Hey юу яцхан үзэгчтэй Newssack in the House-ийн удаагийн бичлэгээр уулзж байгаадаа та бүхэндээ маш их баяртай байна. За ингээд Mongolia Pop-ийн той мэдээлэлтэй тавтай морил. Бичлэгний спонсор мэдээж KFC. Энэ 7 хоногийн хамгийн амттай мэдээ шинэхэн пицца твистер худалдаанд гарлаа. Мэдээж KFC. Пицца чидмээр амбас твистер чидмээр байна уу? Тортилла, тендер маха, пицца соус, ананас, чеддер бислэг, пепперонигийн төгс хосолсон пицца твистерийг KFC-гийн бүх салбараас амтлаарай. Баярлалаа KFC. За бичлэгний эхний сэдэв бол рэпер Сегортой холбогдож байгаа. За Сегорын хувьд бол тий одоо тун дайжгүй карьертай, одоо скиллтэй тиймэрхүү рэпер байсан шүү дээ. Ерөнхийдөө бол хүмүүс бол мэдж байгаа. За миний хувьд бол Сегорыг хамгийн анх рэп тэмбэгээс бол харж ирсэн. Тэгээд олон ч хүн рэп тэмбэгээс хамгийн анх харсан да. Сэлээсээ ажиллахгүй явах юм ба. Тийм ээ болсон. Энийг ажиллахгүй жорсон угаалган бас усын уулан гэсэн тийм ээ болсон. Түрүүчийн дебетер наа чи өөрийгөө порностер гэж магтах биш муусан. Ирээс нэг кино тоглохдоо нэг хужаа залууд ахар сүлөө ууртлаа хошногдуулсан. Босон бодно Монгол олж ивэл болоод байс та. Наач хүн хямдхан амархан 500-аар алаа хулах коноптой байс та. Найзууд нь 500 төгрөг өгье гэж орцсон дөрдөг байсан. Конопигийн даш туучаад нусаадаа талхар гिचимдээ мөнгө өгөхгүй мөрдөг байсан. Чи ямар үнхэн амта тайган би үү? Бочид хүлээд асуултууд чи бүбэг шигсэн гол шахам чи ямар майхан би үү? Босон зоддож чадахгүй хоронгөлөг дамп хойл юм. Уг нь стен турхаа хэлсэн. Даан чи аимшиг юм өстө ууч тоосод нь хийцгсэн дамбууд юм. Би Мухаммед дэди чамааг өтөхөө нугсан. Юу нэртэй ч энэ хэлсэн би стагийн наач хүн парит нугсан. Наач гэж сая бүхсөрөө бит шаачлаа. Ёо бүр жата бүр байлтаараа дүндэндээ очлаа. За үүний дараа цаадагчин бол өөрийн багийн найз нар болох Rookie те Goof одоо тэгээ G-Lock буюу одоогийн Locky за энэ бүхэнтэй хамтраад бол Scully Boys хэмээх нь Mumble Rap дууг бол Монгол хийжсэн одоос бараг 9 жилийн өмнөх байх. Тэгээд маш их хайплж ирсэн. Үнэхээр бас дайжгүй дуу та бүхэн мэдж байгаа. За тэгээд цаадагч ерөнхийдөө бол Backyard-д орсон. Сегорын хувьд бас Backyard-д бас айгүй том өрсөлдөгчдийн нэг байсан. Тэнд бол мэдээж ойлгомжтой Rap тэмдэг лигийнх нь ерөнхийдөө бол хоорондоо өрсөлдөж ирсэн. Хамгийн том одоо өрсөлдөгч нар одоо тэднэр л байсан. За Сегорын хувьд бол ойлгомжтой эхний шатуудыг асуудалгүй даваад тэгээд Battle шатанд бол бүр үнэхээр одоо нийтлсэн, үнэхээр алсан. Я собрался до пушах чуть туди карта. Я хочу на бараху битки яха барахта. Хити бита зато, кими жоху хар, церекин хар, мана тавонос чха. Өөрийгөө царайч төлөв харж үзтүү. Бэнк бит үнээр батах юм. Чиний батхыг харахаар дата санаа дордогч болоо. Чата жойвол намайг зоо. Ха. Эвс хага түргий хитэ боочдаг. Сүнцэн батаа сүнцэн бүр хамраалаа боочдаг. Чиг үнтэй бай янтад бүсгээ зовхгүй. Бити сатагдаад би чамайг ганц зовхгүй. Йо. Аяавч. Йо. Бити байтик тиймэл байтик. Стиль фэшн кило биш. Монголын бүх хүмүүс рэпер болж болно. Гэхдээ чило биш. Миний хэмнэл даан болохоор чи ч ихсээ даан болоод чи бол хууч хүн гэртээ үрдийд би яг лодэй. Хитгүүрийг ажилтны вебрүүдийн дээрээсээ дүлмэдэг ихэдэ дараагүй царайтай ганцд хүн байх юм тий. Сандар сүнцэн түнд ус ундаагаар сайтай. Сайд жоо замын ундаа суугаа завхан руугаа зайл. За тэгэл та бүхний мэдж байгаагаар Backyard-аас хойш бол тэрээр алга болчихсон, гинт алга болчихсон. Тэгээд алс олын Солонгос орноос бол саяхан ирсэн байна. Энэ 7 хоногт тэгээд түүнийг бас найзууд нь ингээ те досч аваад ерөөхдөө бас айгүй дайггүй хүндлэлийг бол үзүүлсэн байна. Энэ олон жилийн дараа Сегорыг харсандаа баяртай байна. Цаа чин тэгээд эргээд уран бүтээлдээ орох юм уу яах юм те одоо бүх зүйлийг цаг хугацаа харуулах байхаа. Хэрвээ энэ бичлэгийг одоо Сегор үзэж байх юм бол те эргээд уран бүтээлдээ ороорой гэж сонсогчд болон би бас өөрийг чинь хүлээж байгаа шүү. За тэгээд shout out to Сегор цаашдын ажил үйлс уран бүтээлд нь томоолдсон амжилт хүсье. За дараагийн сэдэв бол иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо сонгуультай холбогдож байгаа. За үүнд бол манай хипхоп салбараас Lumina хамтлагийн бааж авах нэр дэвшиж байгааг та бүхэн мэдсэн баха. За түүний ярьж байгаагаар бол энэ бол нэг улсын хурлын сонгуул биш учраас тийм ч амар их ач холбогдол бол өгөх бол шаардлага байхгүй. Гол нь өөрөө ингээд те ингээд дунд нь ороод тэгээ залуу хүн учраас өөрөө яг ингээд хянаад явна нэг за нэг иймэрхүү зүйлсийг л ярьсан байна. Ер нь залуучуудаа бодлоо энэ хотод яг амьдарч байгаа хотоос унган хотын хүмүүс юм чинь ягаад жишээ нь дуу хоолойгоо оруулж болохгүй гэж тэрнээс энэ бол улс төрчөөд зүйл биш шүү дээ тий. Уул нь бол иргэдийн төлөөлөгчдийн нэртэй. Иргэдийн төлөөлөгчдийн нэр чинь өөрөө иргэдээс төлөөлөл болж байгаа хүн ямар ч мэрэгжлийн ямар ч хүн байж болно шүү дээ. Энийг зүгээр зарим хүмүүсүүд нь илүү зүгээр улс төрч болгоод улс төр болгоод нийслэлийн төлөөлөгч болохыг улс төр гэдэг ойлголтоор болоод уул нь хяналт тавих хэрэгтэй хүмүүсүүд шүү дээ. Тэгэхгүй дандаа л дарга нар дандаа л тий. Одоо намын одоо ямар нэг цүнх хэрэгжтэй гэж бид нар ярьдаг шүү дээ. Тийм хүмүүс ч юм уу ингээд байцанд бүрэлдүүлээд байгаа болохоор магадгүй тийм болцсон баг. Тэгээ тэргүүрээр тарих угаад ард түмэнд тийм ойлголт өгсөн.
автомат ингээд нэг шинэ орж ихээр ч юм уу шууд очоо улс төр рүү орох гэдэг юм л те. Уулын чи улс төр биш зүгээр төрийн албаагч биш шүү дээ. Чи цалингүй ажиллаж байгаа хүмүүс чи зүгээр хяналт тавих хэрэгтэй байхгүй. За тэгээд бас цаадахч хувьд өөрийнхөө ингээ үзэн ядагчдadтэй ингээ хандаж ингээ өөрийг нь яагаад ингээ том толгойтой гэж шоглоод байдаг. За энэ талаар бол ерөөхдөө бас нэг тайлбар өгсөн байна. Яагаад миний том толгойтой юм бэ гэдэг. Би багада маш хүнд тийм өвчин 2 жил эмнэлгийн орон дээр хэвтсэн. Тэгээд 6 цаг болсон бол манай аав ээжээс зөвшөөрөл бүр хүмүүс өгөх байсан. Мухар олгоо дотор агараа 4 онцсон. Тэгээд 2 удаа наркостой бүтэн цэвэрлэгээ хийлгээд ихний өдөр маргааш нь бүтэн хагалгаа ахуулаад тэгээд тэрнээсээ болоод сүрээ тусаад за тэгээ бөөрийн нефрит болоод цусаа шигээд сүрээтэд тэгээд ер нь яг амьдралынхаа 2 жилийг бүр хичээлдээ жоохгүй 2 жил зөвхөн эмнэлгийн орон дээр хэвтсэн юм л дээ. Тэгээд тэр үед дээр одоо гормон буюу притний цолооныг цогцоо заагүй буюу хэдэн сараар ууж хэвлэж тэгээд гений өөрчлөлт нь яг тэр гормоноосоо болж юм том толгойтой болсон шүү. Бааж яахын хувьд бол сонгон айрхан дүрэгт нэр дэвшиж байгаа юм байна. За тэгээд хэрвээ миний бичлэгийг үзэж байгаа энэ сонгон айрхан иргэд байх юм бол та бүхэн Баажи ахыг тойрогтоод дэмжих байсан уу, дэмжихгүй байсан уу? Комент хэсэгт сэтгэлдээ бичээрэй. За дараагийн сэдв бол Matthew Rickards-ийн тамиртай холбогдож байгаа. За түүний хувьд бол хамгийн сүүлд 10 хэмээх дууга цацсан. Тэгээд сонсогчдын дунд те энэ 10 20 30 гэж яг юуны талаар юм бэ? Одоо ингээд яг энэ тоонууд яг юу гэсэн утгатай юм бэ гэсэн талаар бол маш олон хүмүүс бол асууж байгаа. Харин өнөөдөр би та бүхэнд бол энэ бүхэнд хариулт өгөх болно. За хамгийн ихэнд бол B тамир Untitled хэмээх дууга 2023 оны 7 сарын 3-нд бол цацсан. Тэгээ энэ нь бол мэдээж 2020. За мэдээж энэ дунд гарчигнаас нь харахад бол мэдээж нэр өгөөгүй гарчиггүй байсан болохоор тэгээд тухайн үед л 2020 онд хийсэн байсан дуу учраас 2020 гэж бол бичсэн юм байна. За дараагийн дуу бол B тамирын энэ жил цацсан хит дуу болох 30 хэмээх дуугаа энэ дуу одоогийн байдлаар бол 7 сая хандлтыг авчихсан явж байна. Та бүхний мэдэж байгаачлан B тамир энэ дууг өөрийнхөө төрсөн ахын гигэн дурсгал бол зориулан хийсэн байгаа. Яг түүний төрсөн өдрөөр буюу 3 сарын 13-нд бол уг дууга цацсан. За уг дууг бол яагаад 30 буюу те 3030 гэж нэрлсэн бэ гэхлээр одоо зарим хүмүүс мэддэг багтай Deltron 30 хэмээх нэг иймэрхүү уран бүтээлч байдаг шүү дээ. За энэ дуу нь бол ерөнхийдөө те яг 3030 онд ямар байгаагаа дуулдаг. За энэ дуугаар бол ерөнхийдөө алдартай. Ерөнхийдөө бол ирээдүг зүгэнсэн за аль эсвэл 3030 онд те энд амьдрал ямар байгааг ерөнхийдөө дуулдаг гэж бол хэлж болно. За энэ бүхнээсээ санаавч B тамир энэ дуугаар 3030 гэж нэрлсэн байх нэ. Мэдээж бол түүний одоо дууны утга санаа нь бол мэдээж өнгөрсөн лүү одоо ирээдүг ийм байна гэж бол дуулдаг дуу шүү дээ. Та бүхэн ерөнхийдөө мэдж байгаа. За харин хамгийн сүүлийн 10 хэмээх дууны талаар хэдүүлээ ярилцгаая. 10 хэмээх дуу бол 2-3 онд өмнө цацагдсан. За уг дууны битний цаана явж байгаа төгөлдөр хуурын аялгауг бол мэдээж та бүхний мэдэж байгаачлан Монгол улсын хөгжмийн нэр зохиолч B Sharvin гигэн ансад од хэмсэн хэмээх энэ хөгжмөөс ол төгөлдөр хуураас нь бол сэмплэлсэн байсан. Үнэхээр best sample болсон байсан. За энэ дууг бол яагаад 10 гэд нэрлэж вэ гэхлээр 10 бол ерөөхдөө юм жижигхэн уутны сайз юм байна. Тэгээд 10 bags гэд ерөөхдөө гуглдэх юм бол ингээд уутныхын сайз ингээд уут нь бол ерөөхдөө гараад ирдэг юм байна. За тэгээд 10 20 30 хэмээх дуунууд нь ерөөхдөө бол нэг иймэрхүү утгатай. За заавал бол албаар ингээд нэг давхцуулсан юм байхгүй зүгээр л бол ингээд таарчихсан юм байна. Ингээд зүгээр хувь тавилангаар таарсан. За тэгээд энэ сүүлийн дууны сэмплийн талаар би та бүхэнд ярьсан шүү дээ. Тэгээд гадаадад бол энэ сэмпл гэдэг зүйл бол тий утгаараа ингээ хэрэгждэг бүр хамгийн best sample top 10 sample гэдэг бүр юм list гаргадаг. Монголд бол ерөнхийдөө одоо яг sample гэдэг зүйл ингээд нутагшаад тий энэ Монголын хуучны аяч юм уу Монголын хуучны дундаас ингэж sample-дэж ингэж ашиглах нь бол ерөнхийдөө тун дайжгүй маш гоё бүтээлч юм шиг бол санагцсан. Тийм учраас ерөнхийдөө бол Монголд бол sample хөгжиж байна маш гоё хөгжиж байна. За тэгээд энэ 7 хоногт B тамиртай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл байлаа. За дараагийн сэдв бол P Diddy, Puff Daddy те одоо энэ бүхнээс ерөнхийдөө нэг алгасаад яах вэ? Гэхдээ бол хүн болгон ярьж байгаа юм чинь 50 Cent болон Diddy хоёрын тухайд ерөнхийдөө жоох ярих гэж бодсон. За мэдээж та бүхний мэдж байгаагаар Diddy бол маш олон хүмүүсийг хөлдөөчж байгаа. Тэгээд хөлдөөж ирсэн хүмүүсийн номер 1 бол драфтын сонголтоор бол Jay-Z байх нь ойлгомжтой болоод байгаа. За мэдээж дэлхийн нийтийн хоб болсон сэдвээр Монголд бол хоб болохыг хэмээх энэ хоб баддаг охин бас шинээр нэмэгдсэн байна. Өөрөө бас New York хот амьдардаг, Америкт амьдардаг. За Ану хэмээх охин байгаа. За тэгээд сүүлийн үеийн хамгийн топ, хамгийн эмх зэгцтэй мэдээллүүдийг бол өнөөхдөө бол түүнээс л авж байгаа. Та бүхэн бас өнөөхдөө бол түүнийг үзэж байгаарай. Тэгээд энэ хэргийн талаар бол баг эхнээс нь авахгүй да дуустал нь бүгднгийн эмх зэгцтэй бол ярьж өгч байгаа. За 50 Cent болон Diddy хоёртэй ерөнхийдөө бол энэ хоёр маш эртнээс бол бифтэй хоёр байсан. За энэ 7 хоногийн 3 дахь өдөр буюу те 5 гарагт бол 50 Cent өөрийн сошиал хаягн дээр хэдэн 10 жилийн түүх хүчээр харуулахад бэрх байх нь гарцаагүй хэмээх бол гарчигтай нийтлэг бичсэн байгаа. За мэдээж энэ олон жилийн хугацаанд рэпер Diddy-гийн бол хамгийн том
том шүүмжлэгчдийн нэг бол 50 Cent байсан. Ерөнхийдөө маш олон жилийн турш бол ерөнхийдөө түүнийг шүүмжилж тэгээд ерөнхийдөө баг энэ парти энтрийн талаар заримдаа ярьдаг байсан гэж байгаа. За 50 Cent-ийн хувьд бол Diddy-гийн бэлгийн хүчирхийллийн хэргийн тухай баримтат киног Netflix-тэй хамтран бүтээх гэж байгаагаа бол ерөнхийдөө зарласан. За энэ талаар 50 Cent сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ би та нарт энэ бүх хачирхалтай новшийн зүйлийн талаар хэлж ил байсан. Би ямар ч хөөрхийлөлтөй үдшилэг хийдэггүй. Та бүхэн надад итгээгүй. Гэхдээ та одоо итгэсэн гэдэгт итгэлтэй байна. За нэг иймэрхүү үгийг бол хэлсэн байна. Одоо Diddy-гийн шүүх хурал ингээ явагдаж байгаа шүү дээ. Тэгэд илүү олон хохирогч гарч ирсээр байх юм бол баримтат кино нь бол тэр хэрээр бол олон ангитай болох юм байна. Энэхүү киног Америкийн найруулагч Alex Stapleton бол найруулах юм байна. 2023 оны 11-р сараас эхлэн шууган тарьж эхэлсэн Diddy-гийн бэлгийн хүчирхийлэл, секс зуучлалын талаар бүхий л үйл явдал баримтыг одоо энд бол тусах юм байна. 50 Cent өөрийн кинонд нэмж хэлсэн энэ нь тэр жигтэй хэдэн 10 жилийг дамнан үргэлжилсэн түүх учир үнэхээр хэцүү харуулхад бэрх байх нь гарцаагүй. Гэхдээ бид дуу хоолойгоо хүргэж чадахгүй байгаа хүмүүсийн өмнөөс тэдний дуу хоолой болон ажиллах зорилгоо хизээж мартаж болохгүй. За хамгийн сонирхолтой нь 50 Cent хамгийн анх энэ оны 5 дугаар сард баримтат киногоо хийх төлөвлөгөөгөө зарласан бөгөөд тэгээ тухайн үед бол олон нийт түүнийг одоо мэдээллийн хэрэгслэр те Sean John Combs-ийг тэгээд ерөөдөө бол ингээд юм троллинг хийж гинэ, шантаж хийж гинэ хэмээх бас хүмүүсийн эргэлзээ байсан. Гэхдээ урт хугацааны явцад бол 50 Cent-ийн зүг байсан юм аа гэдэгт бол ерөөдөө бүх хүмүүс бол итгэж хэлж байна. За тэгээд энэ бүхний хажуугаар Diddy бас нэгэн хэрэгтэй холбогдож байгаа нь бол Tupac-ийн үхэл байгаа. За Tupac-ийн үхэл дээр бол 2-3 хүнийг сэжгэлдэг. За энэ нь бол хэн бэ гэхээр мэдээж те Suge Knight болон Diddy 2. За Tupac-ийн үхлийн дараа Америкийн нэгдсэн улсын мөрдөгч Greg Caden хэмээх энэ залуу бол Tupac-ийг ингээд Diddy алсан юм аа гэж бол хамгийн анх ингэж онлыг дэвшүүлж ирсэн хүн юм байна. За түүний дэвшүүлсэн энэ онол нь бол East Coast-ийн Bad Boy Records-ийн захирал Sean John Combs нь Kate Davis-тэй Crips бүлэглэлийн Kate Davis хэмээх залууд $1 сая төлж Tupac-ийн аллагыг захиалсан гэж бол ярьдаг. За дээрийн хувьд бол ганцхан Tupac-ийн аллагыг захиалаагүй. За түүний хамтрагч бас Suge Knight-ийн аллагыг бас хамт захиалсан гэж ярьдаг. За Combs-ийн аллагын цаад санаа нь бол Suge Knight өөрийг ингээд төрүүлээ алжихгүй хэмээн айсан да. За тэгээд Tupac-ийн Hit 'em Up хэмээх дууг нь сонсоод маш ихээр ууралсан гэх болоо мэдээлэлдэг. За тэгээд цаашлах юм бол аллагаас өмнө 1994 оны 11 сарын 30-нд Tupac бол 5 удаа буудуулсан. Өөрийг нь яг хэн буудсан бэ? Захиалагч нь хин юм бэ гэж хэлэхэд бол Diddy-г бол сэжгэлж байгаагаа бол Tupac бол өөрөө хэлж исэн. За тэгээд энэ мэтчлэн бол Sean John Combs маш олон хэрэгт орооцолдож байна. Тэгээд ер нь бол бүх насаараа хорих ял авах нь бол ойлгомжтой байх. Миний энэ удаагийн бичлэгийг хүлээн авч үзсэн та бүхэндээ бүгдэд маш их баярлалаа. Subscribe дарахаа бүү мартаарай. Suck out. Баярлалаа үзэгчдээ.